ертөнцийн эзнийг өргөмжлөн хүндэтгэхээр сүмд очоод утгагүй юм хийхээсээ болгоомжлогдсон. Тэнэг хүн буруу зорилгоор өргөл өргөхдөө ёрын муу үйл хийж байгаагаа үл ойлгоно. Тэгсэнд орвол зөвхөн түүний сургаалыг сонсоод гарч ирсэн дээр ертөнцийн эзэнд үг хэлэхдээ яаран сандарн байж хоосон үг бүү алдаарай. Далдын тэр ертөнцийн ертөнцийн агуу их эзэн л хүчтэй. Жирийн хүн та бид зөвхөн энэ дэлхийнх болохоо ойлгоод даруухнаар хүндэтгэлэн илэрхийлж цөөхөн тооны зөв үг хэлж сурсан дээр хар дарж зүүдлэх нь хит санаа зовсны шинж. Энчлэн олон үг ярих тусам утгагүй үг олон болно. ертөнцийн эзний өмнө амласнаа хурдан биелүүл. Тэнэг хүн түүнд таалагддаггүй. Тиймээс түүний өмнө амлсан бүхнээ гүйцэлдүүлж бай. Эстэгвэл анхнаасаа огт амлаагүй дээр. Үгнээсэн болж ертөнцийн эзний өмнө бүү буруут. Түүний өмнө ам өчиг алдчихад дараа нь сүмийн анхлагчид очиж би хэрэггүй л амллаа. Хэлснээ буцааж авъя гэхийн хэрэг алга. Хэлсэн үгнээсэн болж ертөнцийн эзнийг хилэгнүүлж өрдийн хийсэн бүх зүйлээ устгуулах хэрэг юу вэ? Олон янзын зүйд холилдвол утгагүй адилаар олон үг бас утгагүй сонсогддог. Иймээс дими үг бурхын оронд ертөнцийн эзнийг өргөмжилж байв. Хэрв ямар нэгэн оронд ядуус дарлагдж, хүний эрх хасагдж, шудраг бус байдал ноёрхож байгаа бол гайх хэрэггүй. Яагад гэвэл доод тушаалтнаа дээдх нь хамгаалan, дээдхийг нь бас захирагч нь хамгаалдаг учраас тэд бие биеэн хамгаалах нь гарцаагүй. Тинхүү хаан өөрийнхөө эрх ашигт нийцсэн зүйлийг л хийх боловч улс орон өдөртөн захирах хаантай байсан дээр шуналт хүний санаа мөнгөнд хизээч цадахгүй. Баяжих хүсэлтэй хүнд орлого нь хизээч хангалтгүй. Гэтэл энэ ч гэсэн утга учиргүй явдал юм. Хүний хөрөнгө арвижвал түүнээс нь идэх гэсэн хүний тоо бас олширно. Иймээс баян хүний эд хөрөнгө зөвхөн нүдэнд нь үзэгдэхээс өөр ашиг өгөхгүй ажээ. Хүчээ хөслөн амьдрахч хүний гэдэс дүүрэнч бай, дундуурч бай, шөнө нь тайван унтдаг. Гэтэл баян хүн хөрөнгөө бодохдоо нэгч шөнө тайван хонож чадахгүй болоо. Наран доор бас нэг шудраг бус явдал байдгийг би харлаа. Хүн хичнээн их хөрөнгө цуглуулвч үүнээсээ болоод хохирох болж улам ихсэн. Тэгээд нэгэн золгүй өдөр хураасан бүх хөрөнгөө алдаж төрсөн хүүдээч өв залгамжлуулах юмгүй гар хоосон үлдэнэ. Хүн бүр ихээс төрхтөө нүцгэн агаад энэ дэлхийгээс нүцгэн буцдаг. Хичнээн их хөдөлмөрлөж юу ч олсон түүнийгэн аваад энэ дэлхийгээс явж чадахгүй. Гэтэл үүнээс илүү гаслантай юм гэж байх уу? Хүн төрлөختний хорвоод ирэх нь буцхаасаа дээргүй ажээ. Иймээс хүний амьдрал гэгч салхины хойноос хөөцөлдөх мэт үр ашиггүй агаад утгагүй буюу. Гэсэн хэдий боловч хүн насан турш гунигт харанхуй амьдралаар амьдарч үргэлжийн гачаал төвөгт орж өвчин дээрүүлэн уцаарлаж явах юм. Нэгэнт ертөнцийн эзнээс заяасан хүний нас богино учраас наран доор амьдарч идж уугаад хөлсөн урсган хүчээр шавхан ажиллахдаа л сэтгэл хангалуун байхыг хичээх нь зөв. Учир нь энэ бол хүмүүс бидэнд оноож өгсөн хувь тавилан мөн. Хэрв ертөнцийн эзэн хүнд эд хөрөнгө ихийг өгч аз жаргалтай байлгахаар шийдсэн бол олдсон энэ завшаанаа хүлээн зөвшөөрч үүнийхэн үр дүнг аль болохоор зөв идлэн жаргах нь зөв. Учир нь энэ бол дээрээс өгсөн бэлэг мөн. Аз жаргалч гэсэн ертөнцийн эзнээс ирдэг учраас хорвоогийн амьдрал хэр зэрэг богино болохыг жаргалтай хүн анзаархаа болдог нь сайхан.